Нарны даллахтай газар дээр хэдэн малаан л гэж өвөгдөх өмнөтөх дэжин суусан. Шиг дарсан тоонундон утаа зуусан хадагтай ширимэлэ тойруулга дээрийн азин дурбан бэрхтээ давхиад очиход цоожгүй айлан малчин танайха дайн ганцхан цуургагүй сэтгэл малчин таних. Үзэгчдийн өдрийн мэндийг хүргэе. Үзэгч та бүхэндээ өргөн барьдаг малын боён нэвтрүүлгийн шин дугаарыг та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийнхын дугаарыг бид Сэлэнг аймгийн Төвшиг сумын малчин Мигмарж авахынхаа малчны хотгоноос үзэгч та бүхэндээ хүргэж байна. Сайхан үйлчж гинөө. Сайхан үйлчж гинөө. Сайхан үйлчж байна. Сэлэнг аймаг Төвшиг сум энэ жилийн хувьд бас өвлжээ хэр үнэтэй сайхан болж байна. За танаа энэ өвлж хаваараас өвөл бас хэр сайхан болж байна. Ер нь манай Төвшиг сум, манай Сэлэнг аймгийн нутгийн манай Монголын нутгаар энэ жилдээ ер нь цаг агаар ер нь их сайхан үйл болж байна. Энэ одоо Төвшиг сумын яг юу гэдэг нэртэй газар? Энэ Төвшиг сумын Номт гэдэг газар. Сумынхаа төвөөс нэг 10 км-ийн зайд энэ Номт гэдэг газар манайхан нэвлж байна. Хэдэн жил өвлж байна? Энд манайхан өвлж гаргаад одоо 7 жил болж байна. Өвлж гаргаад. Төвшиг суманд ер нь хэдэн онд ирж байна? Төвшиг суманд би 2010 онд энэ тийм цагаан нуурт анх 96 онд би Улс аймгаар шилжиж ирээд насаараа би газар тариаланд ажилласан хэл. Тэгээд цагаан нуурт би дандаа хөдөөж явах газар тариалангийн ажиллаж байгаа тэндээс төртөө гараад тэгээд би Төвшиг сумд одоо манай хүүхдүүд бүгд ингэж ажил төрн амьдэрдэг. Тэгээд хүүхдүүдэн дагаад энд ирээд тэгээд малааж явах эхлээд одоо малаа өсгөөд одоо ингэж энэ нутагт ингэ сайхан амьдарч байна. Тариалан ч гэсэн малчин болсон тийм ээ. Ер нь бол ямар нэрээсээ тэтгэвтэй гараад тэгээд ерөөсөө малчин болъё л гэдэг тэгэл шийдэл аваад тэгээд болдор болсон. Ямар сангийн аж ахуйн нийтлүүдээр компаниудаар ажиллаж байв та? Би залуу настай байхдаа Улс аймгийн Тэс суманд хар багнаас өнгөрөөс тэнд сургууль төгсөж тэндээс цэрэгт яваад тэгээд цэргээс халагч ирээд тракторчин компаничин болоод 1977 онд 76 онд халагч ирээд тэгээд төрөөс хойш ирээсээ трактор барайл ингээл товтон газар тариаланд ажилласан. Харьцаагийн тажиалаж явахад 12 жил ажиллаад 96 онд Сэлэнг аймгийн цагаан нуур суманд шилжиж ирээд товтон гагийн нуурчин тракторч нар байж байгаа. Тим ажиллаа хийж байгаа. Тэгэл тэтгэвтэй гараад тэгэл одоо энд ингэж амьдарч байна. Тракторч ер нь бол тухайн үед ажиллажсэн сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуйд ажиллажсэн улсууд нэг норм биелүүлэх. За одоо машин техникч одоо өнөө үеиг бодвол ийм сайхан бүх юм нас бэлэн байгаагүй шүү дээ. Байгаагүй. Дээр үн чинь бид нар чинь босдоо чинь жинхэнэ нэг өдрийн норм. Тэгээд ерөөсөө тэр сар үлрийн нормээс газар тариалан чинь маш их хатуу ерөөсөө тэгээд дандаа Оросын техникүүд би тэр нутгаас эрдэнэ цаг нурсыг барьж яасан байхгүй юу? Ажил бол тийм байсан. Одоо бол харин сайхан нэг техникч гэсэн сайхан хөгжсөн. Шинжилэлт ер нь хэр хийдэг вэ? Ер нь техникийн шинжилэлт. Дээр үед дээр үе чирээсээ тэгэл нөгөө компаниуд чинь нөгөө компани биш л дээ. Дээр үе чинь нөгөө сангийн аж ахуй гэж байна шүү дээ. Тэр сангийн аж ахуй байх чинь зүгээр тэгэл нэг хүндэл тэгэл нэг л дараагчтай тэгэл дандаа тэрүүгээр л яг зөвхөсний ямар комбайнч тараагч 75 тайгаа барайл ингээд газар тариаланд явдаг байсан шүү дээ. Би бас 75 бас барьж байсан. Тэгэл тэрийгэл янзлаа засаа. Тэрийг янзлаад дээрээсээ тэгэл өдрийн норм төлөвлөгөөг биелүүлэхгүй л тэгээ болохгүй. Тэгэл өдрийн норм төлөвлөгөөс аль сайн биелүүлж дээрээсээ сайн ажиллаж байсан гэж тэгэл тэгжил ажиллаж байсан юм л дээ. Ер нь уртсан цагаар ажилладаг бас нөтөлбөр. Тийм уртсан хамаахгүй. Ерөөсөө тэр цаг хугацааны ажил болохоор газар тариалан ерөөсөө тэр амралт тэр юу гэж байхгүй штэ. Тэр шөнө 12 цаг хүртэл явна. Ерөөсөө тэгэл намарчин бол цас кэр унталчин бод тараа хураагаад бид нар чинь би чинь дандаа гаг нурчин гэдэг аахгүй би комбайн. Тэгээ нэг чиргүүлэн гаг нур байд тэр дандаа тэрийг бариад тэгэл хаан шөнө хэдэн цагт эвдрэл point хэдэн техник эвдрэн тэндэл зүгээр бэлэн готовд байж авахгүй болдгоо. Тэр чинь маш их шахуу богино хугацаанд л тэр эвдрэлгэмтийн дор яндлал тэгэл ажил гаргадаг. Ерөөсөө
Тийм л хүн байсан даа би. Цагаан нур суманд ирж ажиллахад одоо яг увсаас иржсэн ч гэдэг юм уу ер нь нутгийн хүмүүс ер нь хэр байсан? Ерөөсөө увсаас бирэхтэн манай энэ хадам ээж манай нэг бац хоёр илгээлтэр энэ цагаан нур суманд 82 онд ирсэн байсан. 82 3 онд л ирсэн. Тэгэл би тэнд ажиллаж явах хугацаанд тэг манай харьцаагийн тэжээлж явах жоохон юу яагаад одоо ажилчтай нэг халаа нэг дээр үчнэ сангаж явах нэг жоохон нэг орлогоо юу алдахаараа нэг жоохон тэгж будж тарж байсан шүү дээ. Нэг хөвчлөө өгч явах үед. Тэгэл би трактороо хөвчилж аваад тэгэл наашаага зүгээр хэднүүдийг бараадаад ирсэн цагаан нурт ирсэн байхгүй. Ирсэн. Ер нь анх ирэхэд нутаг сайхан хүлээж авсан уу? Анх ирэхдээ нутаг сайхан хүлээж авсан. Хүлээж авалгүй яг уу газар дээр нэжсэн юм. Би тэгээд ирэнгүүтээ нэг ажил тасалж ирээсээ удаагүй л дээ ирээсээ ирээд ирээсээ шууд тэр компанид нэг хангалтын байхгүй бас нэг баригад тэгээд ирээсээ ажиллаад тэгээд түгээр залгуулаад тэгээд компаниуд дээр тэгээд яг нэг ажил хийгээл явчихсан. Хэдэн жил ажилласан гэсэн үг үү цагаан нурт? Цагаан нурт би 2004 он хүртэл чинь 96-аас 8 жил. 8 жил. Ихтэн ажилласан хугацаанд би тэтгэвд гарах хүртэл ажилласан тий. Одоо тэгээд цуг ажиллаж байсан хүмүүстэй ер нь хэр холбоотой? Нурт уу? Бүгдээрээ таньдаг, бүгдээрээ найз нөхдөд. Хаяада нэг уулзч байна. Уулздаг. Би хаяа цагаан нур байнга урдсан шүү дээ. Чөөр хэм чин. Анаас ууч. Малчин болсон. Тэ малчин болоод ерөөсөө тэгэл тэтгэвртээ гараад тэгэл нэхэд гурав мал ногоо цагаа тарьж бид өөр чинь готл мотл их уйж ерөөсөө нэг тэгж эхлээл тэгээс үед готлоо хоёлоо яал Улаанбаатар хотоор олж бээнтэл дахиад үед ногоонд газар ногоо хуваараа тариал. За. Тэтгэврт гарснаас хойш шүү тийм ээ. Тий нөгөө юунаас нэг тэтгэврт гар нэг пенсн гарсан шиг компаниас гарснаас хойш. Одоо юу хийх вэ гээл. Тэгээ юу хийх вэ яав. Тэгээ ногоо тариал ихэд гурван борлонгоор нэг шуудагаар наваач мачтар тараагаад тэгж явал нэг хэдэн малтаа болоод тэгэл хэдэн малан тэгжлээсч хэдэн нөхөртэй болоод хэдэн. Сэлгэд ирэхдээ анх малтаа иржсэн үү? Сэлгэд ирэхдээ би цөөхөн мал дээр тэгтэн ирвч нэг хөдөө мал айлдар л байдаг юм чинь нэг өсөхгүй шүү дээ. Тэгээд маллаад одоо 10 жил бараг болчлаа шүү дээ тийм ээ. Ер нь одоо яаж вэ? Одоо анх одоо 10 жилийн өмнө малчин болж байсан өнөөдрийн та бүхний мал малж байгаа бас их нөгөө нэг цагийн айсараас их өөрчлөлттэй байна л да тийм ээ. Ядчил нөгөө нэг газар нутаггүй бэлчээрийн одоо даацгүйч болж яадаг ч юм уу малын тоо толгой бас нэг талаараа өсөөд нөгөө талаар газар тариалангийн компаниудтаас нэг жоохон үл ойлголцох асуудлууд ч юм уу бас энэ тийм ер нь гараад байна шүү дээ тийм ээ. Ер нь гарна. Манай нутагч нэг газар тариалангийн нутаг болохоор тэр тохиолдолд биднэрт бүр илийх тусна. Одоо гачууд компани бамч одоо яг манайх нь одоо энэ урд боолмор чинь бүгдээрээ тэгэл хавар ингээ малан төлөлөө тэгэл хаварж байгаагаар туслангаар тэгээд 10 сар хүртэл ер нь манай одоо сүүлийн 3 жил ирээс 10 сая энэ будуу хурааж автлын манайхан ер нь яг би өөрөө манайхан тэр гурамсан цус тэгээд манайхан орж ирдэг шүү дээ. Хурааж авсны дараа текурфлын дээрэл ирээс мал нь явж орчоод тийм мал нь явж орно тэгээд би одоо маргаан гарна шүү дээ. Чин том компани учраас тийм гарлгүй яах вэ? Одоо хэдэн тоотлого юм л та. Ер нь голдоо бог өнө бод байна уу? Одоо ер нь бог голцоо байна уу? Тий. Тэгтээ өхөр одоо угаагаа үсэж байна. Ханьяма тий. Би яма жоохон ахиухан ямаатай гэн. Хань жоохонтэй. Одоо Сэдлэнг аймагч өөрөө бас газар тариалангийн бүс нутаг гэ дээрэс нь мал аж ахуйгаа жоохон эрчимжүүлж үсгээгээд бодлого бариад байгаа тийм ээ. Ер нь та яаж эрчимжүүлэх тал руугаа ер нь эрчимжүүлэх тал ер нь малынхаа толгой биш ер нь жоохон чанартай тал руугаа л ерөөсөө бид нар ч одоо хаасайгүй техникүүд ерөөсөө энэ тариалангийн бүс нутагт чинь нэг худан толгойд орвол зүгээр нэг ашигтай нэг зөөхөн тоонол малтал одоо байх ер нь нам заскаас ч гэсэн тэр одоо хувьгний бодож гэсэн ер нь тийм л болохгүй байна л да. Ер нь ямар үйлдвэр ухсааны малтай? Манай бол ямааны бол баян дэлгэрийн улаан ямаа би нуураас ирэхдээ би нэг тийм ухна авч ирсэн. Ер нь голцоо тэр баян дэлгэрийн улааны л удамтай ямаанууд манай ямаа. Тий.
Хонь бол яг манай Баяд домгийн хоньтой. Тий. Өхөр бол манай энэ зэлтгч нүгээс нөгөө халмиг өдрийн өхөр штэ. Тий. Тийм учраас өхөрнөө дээрээс бүгд яг тэр манай халмиг өдрийн өхөртэй. Мөр үйж байна та. Би мөр үйдгөө мó. Би Ер нь үйжсэн ууж байгаа. би нутагтай байхдаа үйжсэн. Тий. Энэ дээр нутагтай байхдаа би тэр халхирд байхдаа би хэд мөр үйж миний халтран мөрөнд тэр үйжсэн. Тий. Тэгээд энэ дээр нөгөө дандаа талаар ороод тасларч юм би мөр үйнэх юм биш. Тэгээс нь одоо харин манай хүүхдүүд байх мөр их сонирхолтой. Одоо ч гэсэн бас нэг хэд мөр үйжлээ. Аймаг сумандал. Зүгээр сумандал одоо баг эхлэхдээ л юм доо юм тий. Нэг аймаг суманд нэг төрүүлж нэг уралдаж нэг төрүүлж барьж яваагүй л. Аав ээж хандлаар та. Ах トゥ хэдүүлээ. Манай аав Улс аймгийн тэр суманд Мету гэдэг хүний 2 дахь болон төрсөн. Би тэр шадруу гэдэг хүн тэр Метүн шадруу гэдэг хүний 4 дахь болон төрсөн. Тэгээд бид нар ах トゥ эсвэлээ. Аав ээж нь малчин хүмүүс. Дандаа малчин. Бүгд энэ одоо нэг газар дараалал эхэлж байхаас би малчин удмын тийм малчин байсан хүмүүс. Ах トゥ нар нь хаагур. Одоо манай ах トゥ нар тесттэй байна. Тесттэй миний ах トゥ нар байна. Одоо энэ наашгийн хушаат энэ төрөл одоо сүүлийн 5-6 жилд одоо манай төрсөн ахаа хүүхэд манай бэргэнэд нэр одоо энэ зэт сум дээрээд одоо ингээд бүгдээр ингээд амьдарцгааж байна. Ер нь маллаад одоо хүмүүс малчид маань их сайхан хөдөө орон нутгаас их сайхан амьдардаг болчиход байна. Одоо танах гэдэг ийм сайхан одоо байшинд амьдарч байна тийм ээ. Одоо залуучууд төв суурин газрыг бараадаад одоо юу гэдэг Улаанбаатар хотын тэр төвжирлээс дээрээс утаанд ингээд байгаад хөдөө орон нутгад маллаад малынхаа ашиг буйны хүртэл бол сайхан амьдрах боломж байна тийм ээ. Байна. Ерөөсөө хүн ажиллаж чадах юм бол ерөөсөө залхуурахгүй байх юм бол ерөөсөө малаа даах юм бол жинхэнэ одоо өстэй эхлөөгийн цэвэр бүтээгдэхүүнээр амьдраад хоолон сүнсээ хийгээд сайхан амьдрах боломжтой л байна шүү дээ. Одоо малаа сайхан өсгөөд одоо ерөөс манай хөдөө чинь мал төшөлж байгаа хүмүүс чи ерөөсөө одоо тог гэж бүх мэдээлэл нь авчих нь ерөөсөө бүгд нар нэг өрөлтөө байшинтай машинтай ерөөсөө хотын тэр их төгжрөл утаа мотаа гэхээс манай хөдөөний амьдрал чинь их гоё шүү дээ, сайхан байдаг. Бид ганц л энэ хүүхдэд малаа сайн малцгаат нь битэн унттал ажил хөдөлмөрөө сайн хийж хатна гэдгийг бид нар хэлэхээс одоо бид нар чинь нас гөгсөрсөн усуд одоо ямар тиймэрхүү л байдалтай байдаг шүү дээ бид нар чинь. Нарны даллахтай газар дээр хэдэн малаан л гэж өвөгдөх өмнө утагт эзэн суусан. Шиг дарсан тоонундон утаа зуусан хатагтай ширимэлэ тойрвулга дээрийн азин дурбан бэрхтээ давхиад очиход цоожгүй айлан малчин танайха дайн ганцхан цуургүй сэтгэл малчин таних. Та бүхэндээ бид гэрээ эзэгтэй арай агчтайгаас уулзуулж байна. Сайхан үйлчж байна. Сайхан үйлчж байна. Сайхан үйлчж байна. Та нар сайн явж ирв. Сайн явж ирлээ. За арай агчих маань одоо Цэлэнг аймагт анх одоо ээжийнхээ араас гэр бүлээ дагуулад өмнө нь бол би малчин ингээд малчтаар яваад уулзж хахад их эмэгтэйчүүд чинь нөхрөө дагаад ер нь бол аймагт одоо ирсэн байдаг. Арай агч маань бол тэр нөхрөө дагуулад бас ирсэн тийм ээ тий. Ээжийнхээ араас ирсэн бид нэр. Тэгээ бид нар ах トゥ 6-аа би айлын том. Тий. Бид нарыг баг багтаа аав минь өнгөрсөн. Тэгээд ээж минь бид нарыг өсгөж бигдэн хүн болгоч гарын ганцхан көлийн дөрөнд хүргэж. Бити зэрэгтэй өнөөдөр явж байна. Дүүнэртэйгээ цуг ирсэн гэсэн үг үү? Тий. Миний дүүнэр одоо энэ нуурт байна. За. Нуурт одоо 3 дүү байна. Хотод 1 дүү байна.
Ус аймгийн төв дээр нэг эмэгтэй дүү минь байна. Тэгэл бид нар бүгд баг эндтэй. Бүгдээ Сэлэнгийн нутагт ирсэн байж байгаа. Арайгч маань ямар ажил хөдөлмөр эрхэлдэг байсан? За би лен зам нэгдлээс эхлээл тоогооч хийгээл. Хар термсийн амралтанд бас тоогооч хийжээгээд би дахиад лен зам нэгдэлтэй үрживтаа суугаад тэгээд тэнд ажиллаж байгаа дахиад архирын тэжээлж авахд бас тоогооч хийж илээ. Тий. Дандаа л тоогоочийн ажил хийжсэн тий. Тэгээд итгэвэртэй гараад одоо энэ өдөр ингээм малчин болоод одоо сууж байна. Гэрийн тоогоор. Тий, гэрийн тоогоо барьж байна одоо тий. Одоо гэртээ тоогооч хийж байна. Хүүхдүүд маань одоо бүгдээрээ л одоо энд сайхан амьдарч байна. Ах нэртэйгээ. Үр ач тэнэр олуулсан. Олуулаа болсон. Олон ач зээтэй. Хүүхдүүд нь бүгдээр увсад төрсөн энэ дэрэд бүгд ус төрсөн манай хүүхдүүд. Арайгч маань 6 хүүхэдтэй тийм ээ? Тий. Тэгээд одоо бүгдээрээ л одоо энд амьдарч байна да манай хүүхдүүд. Сайхан амьдарч байна. Ер нь тий, Сэлэнгэд төрсөн. Бүгдээрээ сайхан амьдарч байна. Анх одоо бүгдээрээ Сэлэнг явнаа гэж хэлж хаад гэр бүлийнх нь хүмүүс хүүхдүүд нас яаж хүлээж авч ирсэн? Манай дээр жоохон байсан. Тий, хамгийн том нь одоо 2 дугаар ангид байсан. Тэгэл хамгийн бага нь 3 настай байсан. Тэгэл одоо тэд нар юм мэдхгүй юм чинь тэгэл одоо дагаал явж дээж аавыгаа. Тэгэл ирээл Сэлэнгийн цагаан урт шүрэн гэдэг газар ирээл. Ээжтэйгээ айл буугаад. Шүрэнгийн гол гэж. Шүрэнгийн голд тий. Тэгэл тэнд бид нэр нуурт амьдарч игээл тэгэл энд хөгтөдөд дагаал зэлтэр тэрэл. Дараа жил болж байна. Тий. Олон өний хоол хийж явсан уу? Хийлгүй яах вэ? Нэг удаа одоо баш олон нэг. Би одоо баргээд тоогооч хийжсэн нөхөртэйгээ нөхөр маань одоо баргээдийн одоо баг нуурчин. Би өөрөө баргээдийн тоогооч. Тэгээ хийгээл тэр 60-аад залуучуудаа тэгэл шанах хараа зодтолтол тэгэл явж илээ шүү дээ. Одоо тэгэл энэ өдөр одоо тэтгэврийн эмгэн болцоо гэртээ сууж байна. Ирчүүдийн хоолч одоо зүгээр нэг юм жижиг аяганд бас хийгээд өгчихгүй шүү дээ. Тийм юм итгэхгүй тэг том нормын дийцтэй. Тий. Тэрийг дүүргэж өгөхгүй бол бас зарим нь муухаар. Тэгэл одоо тэрийг 5-гийн дүүргэнэ гэж чи одоо их улам хүний хоол хэцүү шүү дээ. Тэгэл 3хан тоогоочтой нэг эвэлжлэгч тэгэл 2 тоогооч тэгэл тэр хэдэн залуутаа тэгж ажиллаж байна. Тэгэл сэлд ногооч юм болоод. Одоо тухайд чи яа тэгээ тоогоочд нарт одоо хоолных нь бэлтгэлийнх нь одоо хүнсний ногоог нь яадгийг тэр чинь таслаад өгчих үү? Таслаад өгчих нь өдрөөрт нь тэгэл тэрийг заавал авч ирэх хөргөн тий. Заримдаа хөрөхгүй бас байж дээ тий. Тэгэл тэрийг чинь хөргөн гэж бас л олон хүнд хэцүү штэ бид нар чинь тэгэл талхаа байрна. Талхаа байрч хүмүүстэй өдөрт нэг мал сахартайгаа холж игэн нэг удаа. Тэгчил явжлаа одоо тэгэл. Одоо малчин болоод сайхан байна өө хоёрынхаа дураараа тэгэл. Цагаан идэгээ хийгээл хэд нөхрөө саачаал. Цагаан идэгээ би баг дарханд би өнтдөг. Тий. Хаяа сэлэн оруулж зарна бас. Тий. Тэгэл энэ тэнд үзэсгэлэн худалдаа болвол ямнаа явна. Их явна тий. Тий. Сум орон нутгаас ч гэсэн яв гин тэгэл. Явна. Зөндөө явна. Одоо ер нь бол бас малчид маань сайхан юм 5G эдэгээ одоо ааруулаар зарчдаг. Энэ хэрээр нөгөө төв рүү худалдаанд гаргахлаар одоо хотын иргэд маань хүртэл одоо сүүлийн үе цагаан сар одоо хурим найр тэмээ төрсөн өдөр өсний дайг үргэлэг юу гэдэг энэ болгон дээр бас ийм ааруулаараа цагаан эдээ застдаг. Би энэ сүүн ааруулыг би баг захиалгаар хийгээд өгчдөг. Нуурынх нь их авдаг цагаан нуурынх нь тий. Энээс том жижигээр нь хийн. Тэгэл захиалгыг бол тэгэл өгчдөг юм доо баг. Өдөрт хитнээ үнэ сааж. Өдөрт нэг 30 шах минь саана. Тий. Одоо тэгээд өвлийн цагт талхаж байгаа гэдэг. Өвөлд одоо байхгүй. Өвөл саахгүй 12 сар хүртэл би цагаан идэгээ хий. Одоо өлдөө зүгээр хэрэглээнийхээ одоо цаа унтныхаа сүүг гаргаад ирж байна. Одоо тэгээд бас өвхрээ баг ширгээцсэн одоо манайх одоо. Саахгүй. Ганц 2 өвхөр одоо туулсан дээрээгээ саагаал. Тэгээ байж тий. Эсвэл малчны хотын төлийн дуу цангин жиглээ гэдэг чинь танах чинь бас эрт төлөө хүлээгээд авсан. Манайх хүлээгээд авцсан байгаа. Ямаа иш хэлж байгаа, өвхөр туулчихсан байгаа.
Одоо тэгэл утахгүй одоо тэгэл цагаан сарын дараа тэгээд Тийм бүр завгүй болоод. тий бүр завгүй хаврын ажил эхлэндээ тийм мал ямаагаа самхаад төлөө хүлээж авахаас. Ер нь хаврт ажил их болчихдээ штэ. Аха. Төл аавн тэгэл дахиад дээр нь дахиад ямаагаа сам тий. Ер нь ажил их болчихно. Хүүхдүүд нь тусалж байгаас. Туслана бид хоёр бол тийм ээ. Манайх ямаа голдуу малта. Гүр ямаа голдуу. Тэгэл хаврт хөвгтүүд ирж бигдэл одоо бөөнээр л туслана штэ. Тэгвэл ажиллаад дийлэхгүй. Одоо хамгийн бага банд манай удаагадаг эртэ манаагаада. Ээж аваартай энэ бол. Тий ээж аав хоёртай хань болол тэгэл. Бэр манай одоо нэг нэлэх маамуутай одоо манай урагчууд 3 болцсон. Байж гэн одоо. Сумын төв орж ихэр их таанзалж байна. Нөгөө хаяа Ахмадын юугаар юм тэгэл ер нь энэ ёолк молкоор очих шүү явчин тий энэ тэнд ас үзээр үйлчлэгээр бол очино бид нэр тий ер нь таслахгүй шүү. Манай Түшгийн Ахмадын холбооныхан ч бас их мундаг ажил. Мундаг штэ манайхан чинь манай шагаад аргасан. Тий мундаг зохион байгуулалттай. Одоо л ер нь Ахмадч их завгүй байгаад байдаг болсон биш үү? Тий штэ баг цуглаал тэндээ юмаа хийн тий. Яг уу. Гэтэ хөдөөний малчид нэг их очиж чадахгүй өөрхийдийн дууч тусалж чадахгүй тий. Нэг онцлог тэр тий тэндээ л байдгийн тий. Хаяа нэг арга хэмжээнд л очихоос. Тий. Дээл ойж байна та. Дээл уйдаг байсан, гутал уйдаг байсан. Одоо болсон. Завгүй болоод байна. Гээ одоо көгшөрч мөгшрөл. Гүн чин насчаар уйдаг шиддэг юм хайчт юм байж таас. Тий. Өн бол их сайхан ойж. Тий одоо тий ойчдаг байсан. Хоёр маань гутал хийж гутал уйжсэн. Тэгэл гутал ояал хоторуулаад бөөнд нь гутлаа. Би бүрээд гутал голд уйжсэн. Тий. Тэгэл хоторуулаад бөөнд л тэгэл. Скединг хөвгтөч баг байсан. Тий. Чи мөнгө төгрөгийн хэрэгцээ их байсан. Тэр үед чинь тэгээ сургуулийн бүгд сургуулийн хөвгтөд болохоор тэгэл тиймэрхүү л ажил тэгшин хийдэг байл. Таад маань яг одоо Сэлэнг аймгийн газар Тариалангийн бүс нутгаар өөрнөхөдөө өвлжөөд хаварчаа тийм ээ зуршаад намарчаад явчихад ер нь хүмүүс ярьдаг шүү дээ Сэлэнг сайхан нутагт бол ирсэн хүн одоо буцдаггүй явсан хүн буцаад ирдэг тийм сайхан өгөөж арантай нутаг гэж ер нь ярьдаг. Манай ер нь Сэлэнг чинь сайхан нутаг шүү дээ. Бид хоёр одоо ингээл тэгтээ хүн чинь бас нэг их дасцсан болохоор нуураа бас их ярнаа бид хоёр бас цагаан нуураа тий. Манай цагаан нуурынх ингээл тэгчихлаа манай хүмүүс чи шоолно бас. Таяр чинь одоо хаана байгаа вэ? Нуурт байгаа биш таяр чинь түшгт байгаа үстэй гэж бид хоёр чинь. Тэг нь бас ойрхон болохоос үе явахсыгээд авах чинь. Очин хаяа очин. Хаяа найз нар тэгэл хүрээ дээр энэ дээргээл тэгэхээр бид хоёр бас очино. Тий. За баярлалаа. Тэгээд за баярлалаа. Сэлэг сайхан нутагт маань бас энэ сайхан мал сүргшгээ өөр хүүхдүүд нас өсөж үржиж ирүүлэх байгаараа. Тэгээд удахгүй нөгөө малчтын маань одоо авдаг юу гэдэг нөгөө сумын сайн малчин тэр болгоны чинь хард одоо эмгтэй хүн л ер нь малчин гэдэг чинь гэр бүлэрээ хийдэг ажил. Тэгэлгүй яах вэ? Бүгд л ястаа нэг эрвихээр л бүгдээрээ хөдөлж ижил хаврын ажлын намрын ажлыг өнгөрөөж тэ хүн чинь тий. За баярлалаа тань сайн. За баярлалаа. Нарны даллахтай газар дээр хэдэн малаан л гэж өвгдийнхөн нутагт эзэн суусан. Шиг дарсан тоонундон утаа зуусан хадагтай ширимэлэ тойруулга дээрийн азин дурбан бэрхтээ давхиад очиход цоожгүй айлан малчин танайха дайн ганцхан цуургагүй сэтгэл малчин таних. Нутгаар юу очиж байгаа зү? Нутгаараа би саяхан яваад одоо нэг 17-8 хоноод бид ингэж ирээд нэг 2-3 хонжээ. Тэсмээр яваад. Ер нь нааталын сумд жоохон цастаа Өвсөн аймагуд яг цас багтаа машин сум жоохон цастай ах юм байлаа. Бус сумууд нэг их сайхан үйлдэж илээ. 55 сайхан үйлдэж сууж илээ. Ер нь ойр орох очиж байна гайгүй юу? Гайгүй. Би нэг 3 жил болоод нэг 4 жил болоод нэг байнга очсон. Би нодон бас очиж ирсэн. Өнгөрсөн нь би бас нутгаар яваад ирсэн.
Та бүхэн нэвтрүүлэг бас Монгол Түмний их баяр наадам одоо саршны баярын өдрүүдээр бас үзэж түмэндээ хүрэх байгаа. Тэгээ та нэвтрүүлэг үзэж байгаа нутгийнхаа зав олонд тийм ээ. За дээрээс нь ах トゥ төрөл садан найз нөхөд хамт ажиллаж байсан хүмүүстээ сайхан баярын мэндчилгээ төшүүлэхгүй. За баярлалаа. Танд телевиз згсний их баярлалаа. Одоо орон нутгийн Монголын даяар ингэж ард түмэнд ингэж нэвтрүүлж байгаа учраас би их баярлалаа. Одоо надыг таньдаг мэддэг Улсын аймгийн тэс сумд суугаа бүх ах トゥ нэр хамаатан садан нутгийн ах トゥ нэр ерөөсөө энэ Солингийн аймгийн цагаан нур тэс сумд байгаа бүх таньдаг ах トゥ нэр малчид та нартаа ерөөсөө их баярлалаа гэж хэлье. Танай телевизийн хамт олонд бас их баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Тэгээд Сэлэг сайхан нутгийн одоо хүн зан олнонд уур амьсгал нь байгалийн орчин нөхцөл нь одоо танай гэр бүлийг мэдээж үргэлж ивэж та бүхэн маань ч гэсэн энэ ивэл хишиг буйнаараа малынхаа тоолгоо өсөд буцаагаад нутаг орондоо бас хамтарч одоо сайн үйл хийдэг энэ үсч бас үргэлж дэлгэрч цаашид үргэлжилж байх болтугай гэж хүсье. Тэгээ сумын сайн малчин, аймгийн сайн малчин, улсын сайн малчин болоорой. За тэр хөлгөр хэмэрсэх болтугай. Баярлалаа та нартай. За баярлалаа. Нарны даллахтай газар дээр хэдэн малаан л гэж өвгдий хөм нутагт эзэн суусан. Шиг дарсан тоонондон та зуусан хатагтай ширимэлэ тойруулга дээрийн азин дурбан бэрхтээ давхиад очиход цоожгүй айл малчин танайха дайн ганцхан цуургагүй сэтгэл малчин таних